хөдөлмөр халамжийн үйлчлэгээний ерөнхий газар үзүүлж байна. Сайн байцгаана уу? Та бүхэнд бүгд найрамдах Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажилтан илгээх үйл ажиллагааны дарааллын талаарх мэдээллийг хүргэж байна. Алхам 1. Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтанд цахимаар бүртгүүлнэ. Иргэн та бүгд найрамдах Солонгос улсаас тухайн жилд бүртгэх мэдээлэл ирсний дагуу хөдөлмөр халамжийн үйлчлэгээний ерөнхий газрын Солонгос цэг хөдөлмөр дундуур зураас халамж цэг gov.cg сайт руу хандан зарласан өдрүүдэд өөрийн нэвтрэх нэр нууц үгээр нэвтэрч зааврын дагуу бүртгэл хийлгэж бүртгэлийг баталгаажуулна. Алхам 2. Эхний шалгалт буюу Солонгос хэлний төвшин тогтоох шалгалт өгөх. Ажил хайгч иргэн Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын хуваарьтай танилцсны дагуу хөдөлмөр халамжийн үйлчлэгээний ерөнхий газарт байрлах тусгайлан бэлтгэсэн CBT буюу компьютерт суурилсан шалгалтын танхимд өөрийн биеэр шалгалт өгнө. Алхам 3. Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтанд тэнцсэн ажил хайгч иргэн дараах шалгалт өгнө. Ур чадварын шалгалт өгөх. Бие бэлдэр, ярилцлага, суур ур чадвар. Алхам 4. Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдана. Солонгос хэлний төвшин тогтоох болон ур чадварыг үнэлэх шалгалтанд тэнцсэн ажил хайгч иргэнийг эрүүл мэндийн байгууллагын үзлэг шинжилгээнд хуваарийн дагуу хамруулна. Үзлэгт эрэхтэй гадаад паспорт, иргэний үнэмлэх, цээж зураг 1%, ерөнхий эрүүл мэндийн үзлэг шинжилгээний төлбөр зэргийг авч ирнэ. Алхам 5. Ажил хайгч иргэн ажил хайгчийн жагсаалтанд бүртгэл хийлгэнэ. Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тэнцсэн байх. Гадаад паспортын хугацаа 1 жилээс дээш хүчинтэй байх. Цээж зураг 1%. Ажил хайгчийн анкет бүглэх. Хувийн данс эзэмшигчийн тодорхойлолтыг авч ирнэ. Алхам 6. Хөдөлмөрийн гэрээний саналтай танилцах. Илгээгч байгуулга нь хөдөлмөрийн гэрээг хүлээн авснаас хойш ажил хайгчид 14 хоногийн дотор гэрээний агуулга хийх ажлын талаар бүрэн танилцуулж өөрийн хүсэлтээр гарын үсэг зурагдсан тухай зурагдаагүй бол шалтгааныг хүлээн авагч байгууллагад даруй мэдэгдэнэ. Иргэн гэрээтэй танилцахаар ирэхдээ гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхтэйгээ ирнэ. Алхам 7. Цахим визийн зөвшөөрөл ирэх. Бүгд найрамдах Солонгос улсын хууль зүйн яамнаас ажилтны мэдээллийг нэгтлэн шалгаж зөрчил үүсээгүй тохиолдолд тус улсад зорчих визний баталгааны сертификатын хүчинтэй хугацаа 3 сар буюу 20-оос 90 хоног байна. Алхам 8. Эрүүл мэндийн давтан үзлэг шинжилгээнд хамрагдах. Хүлээн авагч байгууллагаас визний баталгааны сертификат хүлээн авсан ажилтан эрүүл мэндийн давтан үзлэг шинжилгээнд хуваарийн дагуу хамрагдана. Давтан эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах ажил хайгч иргэн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ цахим үнэмлэх эсвэл гадаад паспорт 2% цээж зураг үзлэг шинжилгээний төлбөр хураамжийг бэлтгэнэ. Алхам 9. Бүгд найрамдах Солонгос улсын элчин сайдын яаманд виз мэдүүлэх. Хөдөлмөр халамж үйлчлэгээний газарт визийн материал бүрдүүлэн өгөх. Гадаад паспорт их хувь, цагдаагийн тодорхойлолт, цээж зураг 1%, 3.5-ыг харьцах нь 4.5-ын хэмжээтэй. Бүгд найрамдах Солонгос улсын элчин сайдын яамны виз мэдүүлэх үйлчлэгээ болон визний хураамжийн төлбөр. Алхам 10. Явахын өмнөх сургалтанд хамрагдах. Хоёр улсын гэрээ хэлэлцээрийн дагуу хөдөлмөр халамжийн үйлчлэгээний ерөнхий газар дээр явахын өмнөх 5 өдрийн сургалтанд заавал хамрагдах. Алхам 11. Бүгд найрамдах Солонгос улсад хөдөлмөрийн гэрээт ажилтнаар явах. Хөдөлмөрийн гэрээт ажилтан хуваарьт өдөр зарласан цагт нисэх онгоцны буудалд хувийн ачаа тэшээ бэлтгэн ирнэ. Алхам 12. Бүгд найрамдах Солонгос улсын хэл нэвтрэх. Хөдөө аж ахуйн гаралтай болон хэлээр хоригдсан хязгаарласан бараа авч явахгүй байх. Хөдөлмөрийн гэрээт ажилтнаар бүгд найрамдах Солонгос улсын хэл нэвтрэх Монгол ажилтан илгээгч байгууллага буюу хөдөлмөр халамжийн үйлчлэгээний ерөнхий газраас олгосон жигдрүүлэх хувцсыг өмсөж мандат зүүсэн байна. Алхам 13.
бүгд найрамдах солонгос улсад сургалтанд хамрагдах. Яожуу олон улсын сургалтын төвд хэл нэвтэрсний дараах сургалтанд 3 хоногийн турш хамрагдах бөгөөд тухайн хугацаанд эрүүл мэндийн хяналтын үзлэг шинжилгээнд дахин хамрагдана. Алхам 14. Бүгд найрамдах солонгос улсын хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны тусгай даатгалд хамрагдана. Алхам 15. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хугацааг сунгах буюу ур чадвартай ажилтны ангилалд шилжих боломжтой. Алхам 16. Хэл нэвтэрсний дараач төрийн үйлчлэгийг үргэлжлүүлэн авна. Хөдөлмөрийн гэрээт ажилтан бүгд найрамдах солонгос улсын хэлээр нэвтрэн ажиллах амьдрах хугацаанд бүгд найрамдах солонгос улс дахь нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны харьяа, хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчлэгээний төв таны эрх ашиг, нийгмийн хамгааллын асуудалд дэмжлэг үзүүлнэ. Таны хүсэл мөрөөдөл алс хэдийн зорилгод их амжилтыг хүсье. Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, хөдөлмөр, халамжийн үйлчлэгээний ерөнхий газар.